Хосуудын харилцаанд хайр, итгэлцэл, ойлголцол чухал гэдгийг бид бүгд мэддэг. Харин бэлгийн харилцаанд хосууд хэр нээлттэй байж чаддаг вэ? Хосууд хоорондоо таарах ёстой юу? Эсвэл ойлголцолж, ярилцаж шийдэж чадах уу? Тэгэхээр бид энэ удаагийн дугаараар хосуудын бэлгийн харилцааны нийслэл гэсэн сэдвээр ярилцахаар сэтгэл зүйч Баццэн хичээг студид авирлаа. За манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Германы Masculine брэнд. Masculine таны итгэл таах хамгаалалт Герман чанар. Танд өнөөдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэндийг хүргэе. За таны ажил төрөл сайн байна уу? Ажил сайн. Та бүхний ажил сайн уу? Өнөөдөр манай студид хүрэлцэн ирсэн маш их баярлалаа. Та бүхэнд баярлалаа. За хоёулаа нэвтрүүлгийн уламжлал болсон захиагаа уншаад. За тэгээ ярилцлаганд орё тийм. За намайг О гэдэг гэр бүлтэй болоод 12 жил болж байна. Нас 40 төгөж яваа эмэгтэй. Сүүлийн 1 жилд нөхөр бид хоёрын дунд сексэс болж үл ойлголцол үүсдэг болчихлоо. Миний хүсэл гинтл маш ихээр нэмэгдчихсэн. Өдөр бүр хиймэр байдаг ч нөхөрт тийм хүсэл байдаггүй. 7 хоногт нэг л удаа байхад хангалттай гэдэг. Заримдаа намайг донтоо гэж уралдаг. Бүр тусдаа ундаг гэдэг. Би эмэгтэй хүн байж нөхөртөө ингэж хилүүлэн байран гуйхаас залхаад байна. Өөр бусад эмэгтэйчүүдэд ийм асуудал тохиолддог болов уу? Би одоо яах ёстой вэ гэсэн. Тэгэхээр одоо хамгийн түрүүнд энэ хоёр одоо гэр бүлийн хоёрын дунд те сексийн харилцааны нийцэл дээр асуудал гарсан гэж харагдаж байна тийм үү? Хосуудын харилцаанд 5 онцон сүр нийцэл байдаг. Тэрний нэг нь ялтчгүй бэлгийн харилцаа буюу дотн харилцааны нийцэл байдаг. Үүн дээр ингэж асуудал гарах нь бол яг настай шууд холбоотолоод явчихна. Эрэгтэй хүний дур хүсэл бол тестостерон гормоноос хамаарат 18-аас 25 насны хооронд л хамгийн өндөр байдаг. Дур хүсэл нь өндөр байгаа үе гэсэн үг. Харин эмэгтэйчүүдийнх нь болохоор яг эсрэгээр 25-аас 30-аас эхлээд 40 насны үед бол оргил үе дээрээ явж байдаг гэж сексологчид үздэг юм байлээ. Тэгээд мөн нөгөө одоо 40 хүрж байгаа гэдэг чинь тухайн эмэгтэй маань төрөөд хүүхдүүдээ гаргаад одоо нэг хүүхдүүд нь гараас гараад өөртөө зав гаргах хугацаа ороод бид нас гормоны тодорхой хэмжээний өөрчлөлтүүд сэтгэл зүйн тайван байдал гэдэг нөлөөлөд маш их дур хүсэл төрөх үе дээр явж байна л да. Нөхрийн талаас их нэртэй жишээ нь гомдох уу шошиг зүөх гэж нэрлэж байгаа. Эмэгтэй хүний дур хүсэлтэй байдлыг нь чи донтоо байна гэдэг ч юм уу тий. Тэр маань эргээгээд сэтгэл зүйн хувьд их нэрт гомдох суур болдог. Харин эхнэр нөхөрлөө одоо өдөр болгон хиймээр ахт чи хийсэнгүү гингүүд нөхөрт сэтгэл зүйн дарамт ирж байгаа. За нэг одоо тэнгүүтээ яг энэ хоёр маань аль аль нь буруу биш. Чинь нөхрийн ажил ачаал ихтэй стресс ихтэй гэж сэтгэл зүйн хүчин зүйлсэл нөлөөлөөд өдөр болгон хийнэ гэдэг нь нөгөө энэ эрг ирч хүчит нөлөөлөд байвал энэ ингээд гол цэг нь болох нь хос харилцаанд хамгийн чухал байгаа юм. За тэгэхээр харилцан бие биендээ одоо гомдоочихгүйхэн шиг ярилцах нь хамгийн шилдэг арга. За чиний ийм байгааг нөхцөл байдлыг би сайн ойлгож байна. Гэхдээ хоёлаа намайг их сайн амарсан өдөр чанартай сэтгэл ханамж өндөртөө 7 хоногт нэг удаа хийж үзэх үү, ямар байх нь үзэх үү, туршиж үзье гэх мэт саналыг тавих. Харилцаанд бол маш сайн нөлөөтэй байна. Тэгэхээр ингээд сонсохоор их нийтлэг байдаг асуудал юм шиг байна тийм үү? Хааштай л одоо эрэгтэй хүний тестостероны ингээ үйлдвэрлэж байгаа тэр одоо зүйл ингээд наснаасаа хамаарат тодорхой хэмжээнд уруудах нь угаасаа л эр хүн болгонд байгалийн процесс явж байгаа. Нөгөө талдаа мэдээж эмэгтэй хүмүүс ялцчихгүй 40 нас гэдэг чинь тий тэгвэл таны хэлдгээр бүх зүйл нэг жоохон цэгцрээ санаа амраад тэгээд бас нөгөө талаас өөрийгөө бас нөгөө бусдад илэрхийлэх, чөлөөтэй илэрхийлэх нэг тэр насан дээр хүрчиж байгаа шүү дээ. Тэгэхээр нэг тийм ганцхан энэ гэр бүл гэхээс л тэр нэг тийм нийтлэг энд нэг санаа зовоод ч юм уу ичээ даах юм зүйл болов. Мөн түгээмлэр нөгөө спортын тамирчдын ялангуяа эрэгтэй тамирчдын гэр бүлд бас яг ийм хэлбэрээр түгээмэл тохиолддог. Яа тэгэхээр спортын нарийн бэлтгэл хийж авах үед бэлгийн харилцаа хязгаарладаг. Тэр утгаараа эхнэрүүд нь бас их төвчээр гаргах шаардлага гардаг. Энийг бас мундаг тамирчдын гэр бүл асар их төвчээр гаргаж явдаг гэдгийг нэг одоо тамирчин биш хүмүүс бол ойлгохгүй шүү дээ. Тэгээ тэн дээр их аюу асуудал гарах гад уг нь бол нөхөр нь
хүснээрээ л хэмээр байгаа. Гэхдээ спортод бас амжилт гаргамаараа тий. Тэгэхээр энэ хоёрын бас дахиад голын цэгээ олно ярилцсан. Би ийм амжилтанд хүрмээр энэ хүртэл чи твтэж чадах уу? Намайг хүлээж авах уу? Чи надад итгэж гин үү гэд итгэлцэл суурьтай явдаг учраас энэ 40 насны наач биш бас залуу спортын гэр бүл түгээмэл тохиолддог нийтлэг гэдэг зүйл. За хэрвээ энэ нюансыг олж чадахгүй хоорондоо ярилцаж одоо тий би биндээ ингээ хүлээмжшөрөөд ингээ харилцааныхаа асуудлыг шийдэж чадахгүй бол энэ хоорондын нийцлийн зөрөө гараад шүү дээ. Энэ асуудал юу харилцаанд яаж нөлөөлдөг вэ? Харилцаанд нөлөөлнө. Сэтгэл зүйн хувьд өөртөө итгэлгүй аль талдаа би хангахгүй баа болов уу? Эсвэл би хангалттай биш юм болов уу? Эсвэл би өөрийгөө голж эхэл. Надтай ойртохгүй байгаа нь шалтгаантай юм болов уу? За томроод ирэхээр хардталт болчих. Өөр хүнтэй болцсон юм болов уу? Намайг голоод байгаа юм болов уу? Гэх мэтчлээ. За тэгэхээр энэ яаж шийдвэр эцсийн эцдүр нь ярилцахгүй л юм хүн хэлээрээ малхлоор гэдэг шиг ярилцж шийдэх гээд байгаа байхгүй юу? Гэвч манад нөгөө нийгэм маань цаанаасаа энэ сэдвийг нөгөө жоохоо цээртэй сэдв мэт хүлээж авдаг ойлголт өгдөг. Табу хэвээрээ байгаа. Энэ хоошин татаад идэм байх гэж ойлгосон. Аав ээж нь ч ярьдаггүй байсан, өвөө эмээ ч ярьдаггүй байсан. Одоо би гаргаж ирж ярихаар би нэг сонин дүр төрхтэй хүн болох гэдэг шүү дээ. Гинт гарч ирсэн ээ. Тэгэхээр яагаад хүмүүс ингэж энэ сэдвийг нь хүндгүүлж унж зайлс хийгээд ингэж идэм бол хамгийн суур мэдрэмж нь болохоор хичүүрийн мэдрэмж. Тэгээ биеийн дийлэнх тохиолдолд нөгөө суур боловсролт биднэрт энэ харилцааны хичээл, бэлгийн харилцаа гэж юу вэ? Одоо хамтрагчтайгаа юуны тухай ямар сэдвээр аль хязгаар хүртэл нь ярьж болох юм гэдэг юусэн боловсрол олгодоггүй. Тэрийг үеэл ах, найз нөхөд төрсөн ээж аваасаа сонсож чаддгүй. Яг л тэд дамжуулж чаддгүй. Тэр мэдхгүй учраас мэдхгүйс зүгээр хүн ярилцана гэдэг асуудал үүсдэг учраас энэ ингээд асуудал болоод байгаа. Тэгэхээр нөгөө нэг асуудалгаар ингээ анх ингээл мэдээж гал халуун ингээл хоёр талаасаа нийлж явахдаа бүхэл зүйлээ ингээл ойлголцол тэр зам бэлгийн харилцаанууд бол их гоё л байсан байх те. Гэтэл ингээ явж байгаад эн чинь за 40 насны зайн хоёр нэг юм боллоо. Магадгүй дахиад нэг хит насн дээр ч юм уу амьдралын ийм үйл явцад ийм зүйл тохиолддог тийм одоо цирклүүд байдгүй тавтамжтай ингээ үеуд. Энэ асуудаг ингээ үе тулгараад байдаг. Хүн болгоны нөгөө биеийн өгөгдлүүд нь өөрөөр мэдээлэл сурсан орчин өсөж байгаа зэн өөрөөр байдаг учраас тэрэн дээр түгээмэл ийм circle ч юм уу давтамж гэсэн юм бол батлаатай бол хэлэхэд хэцүү. Гэхдээ яг тэр нөгөө дурлалцсан гэдэг маань өөрөөсөө нөгөө хит их сэтгэл хөдлөлт автчихж байгаа байхгүй. Тэгэхээр чиний одоо төлөө юугаач би золиослон гэдэг үгэн доор бүх мэдрэмжүүдэд дарж идэг гэсэн. Тэгээд нэгэнт хүлэн зөвшөөрөгдөд хос нийллээ тэнгуут чинь би жишээ нь бэлгийн таашаал авч чаддгүй юм биш тэгээд дур тавьж үзээгүй эмэгтэйчүүд байх нь түгээмэл хийдэг. Дур тавих гэдэг амьдралдаа үзээгүй амьдралд бас жоохон байхыг үгүйсэхгүй. Маскулан таны итгэл таах хамгаалалт герман чанар хамгийн нэмгэн хамгаалалт зөөлөн торгомсог үйлдэлтэй тавруутай хүний биеийн бүтцэд тохирсон. Уг нь бол нөгөө энэ захиа ингээ харахаар эмэгтэй нь ингээд дур хүсэл маань айгүй өндөр болцсон гэдэг ч тийм. Тэгэхээр мэдээж нөхрөө бол хүсэж байгаа маш хайртай гэдэг нь харагдаад байгаа шүү дээ. Гэж би харахаар энэ ихнэрт ямар нэгэн байдлаас сэтгэл зүйн бол асуудал байхгүй юм шиг харагдаад байгаа байхгүй. Нөгөө нөхөртөө гомдцсон хийхийг хүсэхгүй ингээд тийм биш харин ч бүр эсрэгээрээ бүртээ сэтгэл зүйд баг ингээ эрүүл юм шиг баг ингээ айгүй цоо эрүүл хүн шиг харагдаад байгаа байхгүй тийм. Тэнгүүд чи гаш донтой гэж хэлчихээр бүр ингээд эсрэгээрээ өөрийгөө тий би гаж гэдэг үг чи өөр их онцгой шүү дээ. Би нэрээ ингээд ийм юм болов буцаагаад нөгөө эрүүл байгаа хүндээ буцаагаад бүр сэтгэл зүйн баг гэмтэл өгөх хэмжээний харилцаа үүсгэж байгаа юм шиг санагдаад байна л да болохоор. Тийм. Тэр тухайн хосын харилцаа одоо бэлгийн харилцааны ханамж дур тавьж одоо хангалттай дур тавьж чадчихэв үү? Чанар нь ямар байгаа бол гэдэг бид нар хэлж мэдэхгүй те. Үнэхээр чанартай 1-7 нэг хийгээд нөхрийн талаас санал тавьж байгааг үгүйсэхгүй. Тэгэхээр тэрийг ярилцах хэрэгтэй. Чи дур эхнэр нь дур тавьж чадж байгаа юм болов уу? Эсвэл ингээд зүгээр л дур хүсэл нь л ундраад байгаа юм болов уу? Дур тавилт гэдэг чинь нэг өөр зүйл. Дур хүсэл ундрна гэдэг бас нэг өөр зүйл те. Гэтэл дур хүсэлгүй эмэгтэйчүүд байдаг те. Яа тэгэхээр нөгөө сарын тэмдэгтэй шууд холбоотой. Гормоны өөрчлөлт бид нар чи сард нэг удаа
сарын тэмдэг ирдэг. Тэрний дараагаар өндгийс ялгардаг. Өндгийс ялгарах моментууд эмэгтэй хүний дур хүсэл хамгийн өндөр байдаг. Тэр цаг үедээ чанартай нэг секс хийх баг эмэгтэйтэй хангалттай. Гэтэл эрэгтэй тархинд болохоор өдөр болгонч секс хийх чадвартай тийм тохио ирж идэг гэдэг юм тарих судлаачдын сонирхолтой судалгаа байсан. Тэгэхээр энэ бэлгийн нэг юм харилцааны нийцгүй байдал нь удаан ингээ үргэлжлээд байвал хосуудын сэтгэл зүйд юу гэр бүлд гардаг тийм одоо даймажууд байна уу? Гэр бүлийн харилцаанд байгаа. Энэ бол жишээ нь одоо distance харилцаа штэ. Яг адилхан болж байна. Холын харилцаад яг адилхан бол. Зүгээр гэртээ хоёлоо хамт байгаа ч гэсэн дотн харилцаа байхгүй. Хөндөх бүт. Яг roommate буюу хамтран амьдрах чинь төвшөнд харилцаал явандаа энэ харилцаа одоо үргэлжлэхээ болох хүртэл хүндэр. Тэгэхээр нэг хамтран амьдрахч зүгээр нэг таньдгүй танилуд болоод тэгээс баг. Би нэг ингээд юм сайхан бас нэг юм үзсэн чинь эрэгтэй хүн болохоор нөө тестостерон нь 24 цаг болгон ингээ үйлдвэрлэгдэж идэг. Тэг өөрөөр хэлбэл өглөө болгон эрэгтэй хүн тэр тестостерон тэр гормоныг шатаах нийгэмдэр гараад ажил хийх бусдаа ингээд тэр зүйлийг шатаах ингээд юм энергитэй. Өглөөс эрэгтэй тэгж сэрдэг. Эмэгтэй хүн бол сардаа ерөөсөө л яг тэр өндгөөс үйлдвэрлэж байгаа хитгэн хоног. Яг энэ үедэл бүх зүйл ингээд дэлгэрч одоо дур хүсэл дээрээс нь ажлын бүтээмж одоо ингээд ерөөс шал өөр болдог. Тэгэхээр эрэгтэй хүн бол ерөөсөө гэрээс гараад явах өдөр болгоны зориулттай байдаг бол эмэгтэй хүн бол бодож нэг юм гэдэг ч юм уу нэг шийддэг үйлдэлээ хийдэг. Цаанаасаа биенээсээ ялгаруулж байгаа систем тийм юм аа гэж нэг уншижсэн. Яг тэрнтэй л адилхан харагдаад байна л да. Тэгэхээр одоо чинь ийм байдалд орсон хосуудад ингээд боддоор хэрэгжүүлж болохоор тийм зөвлөгөөнүүд ч юм байгаа юу? Харилцаагаа одоо ярилцаад яг дур тавьж гин үү тийм. Дур тавьсан байхад тэр хүсэл ундрах хэмжээний өдөр болгон хүсэл нь ундардаг биш. Тэр хүн хэрэгцээ хангагдчихад байгаа байхгүй. Тэр хангалттай дур тавиад тэр хүсэл нь гүйцэлдэж гин үү гэдгийг эхлээ ярилцах хэрэгтэй нээлттэй тийм. Тэр хангагдааг бол мэдээч хэрэг өдөр болгон дахиад тэр гоё юм ихлүүлмээр санагдаад тэгтээ дур тавьж байгаа өөрөө ч мэдэхгүй байж болно шүү дээ. Тэгэхээр дур тавилт бас дотроо нэлээд эдний янз байдаг. Тэрийг бас сексологч нар бас хосын зөвлөгөө аваасаа гэж би зөвлөмөөрэй. Хоорондоо ярилцаж чадахгүй бол сексологч дээр хоёул очоод ярилцгана. Хамгийн зөв шийдэл болох байна. Тэгхгүйгээр хоорондоо ярилцахгүй чи өдөр болгон өсдөг чи юу н яацын чи тонтой мó гэхэр чин сүрэг харилцаа руу токсик харилцаа руу шууд уруу татаад орчиж байгаа байхгүй. Нөгөө талаас эрэгтэй хүн нь болохоор магадгүй ажлын ачаалгаар гэрээ авч явах өөр хүүхдийн санаа зовних юм хангалттай 40-50 насны дээр бол одоо их сургуульд орно хүүхдийн асуудалтайгаа л томорж байгаатай холбоотой стресс устайгаа л томорж байна гэсэн. Надад нэг юм одоо ч ийм байж болох уу? Одоо 40 настай эмэгтэй хүн одоо бэлгийн дур хүсэл нь гинт тогтцом нэмэгдсэн гэдэг шүү дээ. Яг хуу төрөний хэлдгээр нөгөө таны хэлсэн шалтгаануудаас гадна эмэгтэй хүн нөгөө бэлгийн харилцаанд ингээд орж явахдаа нөгөө нөхөртөө хайрлагдсан, хамгаалагдсан ингээд таашаагдсан мэдрэмжийг авдаг. Магадгүй тэр мэдрэмжийг авах хэрэгцээ нь одоо бэлгийн дур хүсэл тавих гэхээс илүү тэр магадгүй нэг тэр мэдрэмжийг авах гач юм уу? Эсвэл нөгөө одоо юу гэдэг яриа нэг байдаг ч та. За одоо бид нар 40 хүрсэн. Одоо бид нар чинь ингээл юу 40 хүрлээл одоо бид нар хөгшөрчлөө гэж ярьдаг тийм яриатай болцсон шүү дээ. Одоо намайг бараг хинж тоохгүй болоод гэдэг юм уу? Одоо нөхөр залуу хүнтэй явчвал яанаас ч гэдэг юм уу те. Тэгэхээр магадгүй энэ байдлаас ингээд тархинд магадгүй ийм мэдээлэл очсноос болоод өдөр болгон хийх гээд байдаг ч юм уу нэг юм өөр шалтгаан бас байж болно. Тэр нь болохоор нөгөө хайр ил ингээд биеийн touching хэлүүд ээж болно да. Тэр бас хангагдаад тул бас тэрийг өөрөөр илэрхийлээд ээж болно. Би чам хүсээд байна гэж илэрхийлээд ээж болно. Тэгэхээр өөрсдөө цаг гаргаад нилуурах гэж ярьдаг те. Нөхрийн хайрын илүү байж бас болно. Гэхдээ манай эхнэр чинь ингэж нэг touchy биендээ хүрэх дуртай штэ гэдэг нэг илж таалуулмаар санагдах тэр хайр хилтэй эмэгтэйж болно шүү дээ. Тэгэхээр хайр хилээ тодорхойлоод сексологийн зөвлөгөө авчих юм бол энэ хоёрын амьдралд бол том асуудал болж хувирахгүй байж болохоор байгаа байхгүй. Хайрлагдсан тий хамгаалагдсан, тоогдсон, анхаарлын төвд байсан. Одоо хоёулаа нийлээл
амьдрал босохдоо би биенээ анхаарахгүйгээр өөр хүүхдээ анхаарад явцсан байж болно шүү дээ. Тэгээ одоо л нэг би биенээ анхаарад би нэг анхааруулчих юмсан гэд анхаарлын төвд орчих гээд байсан сэтэл байж болно. Тэгэхээр бас нөгөө өөр бас олон шалтгаанууд байна тий. Би бас ингээл бодлоо ялт нөхөр удаа магадгүй намайг хараар тавьчихгүй тий. Тэрний тэгүүлэхүн тулд би баг одоо өдөр болгон ингээд тий бэлэн байж ах хэвээр юм байна гэж баг бодоод байдаг ч бас механик одоо нэг тий тархинд орж ирсэн механик одоо тийм айцсууд нийгмээс ирж байгаа айц гэсэн үг л дээ. Ямар нэг ингээд скрол хийж байтал нөхөр нь араар тавьсан сэдвтэй юм уушаал тэнгүүт эхнэр нь дургуулсан учраас нөхөр нь араар тавьчихжээ гэл юм унших төдийд л би хичих хэвээр байна гэдэг дохио авдаг ч юм уу те. Тэгэхээр энэ сошиал ертөнцид байгаа мэдээ бас шууд ингээд дохио болж ирж байдаг. Тийм шалтгаанч байхыг үгүйсэхгүй. Мөн нөгөө олон төрсөнжээж болон эмэгтэйчүүд аюу өөртөө итгэлгүй болоод ирдэг. Тийм учраас энэ явчихгүй гэсэн айц сууртай тиймэрхүү алхмуудыг бас хийж болно болцсохгүй. Гэхдээ хүний бие чинь гайхамшигтай штэ хийдэж турсан байсан тэр тасгал булчингаа хөгжүүлж чадах юм бол яг анхныхаараа байж болдог. Тийм тэгэхээр бас яг төрсний дараах нэг одоо намайг ингээд би олон төрсэн юм чинь те би муухай болсон гэдэг мэдрэмж зөвхөн эмэгтэй хүнд байдаг гэдэг байгаа байхгүй би нэртэй настайгаа ярилцж байхад бид нар мэдээж их нэрийг олон төрснийг мэдлгүй л яах вэ ойлгож байгаа штэ те тэгсэн ч гэсэн биднэрт гоё л байдаг те тэнгууд эмэгтэй хүн өөрөө болохоор би муухай болсон гэд ингээд өөрийгөө хаагаад те ингээд бүр ингээд асуудлыг бүр улам илүү томруулад тэр шошгоо өөрөө зүнхээ тий. Тэгээд нэг жоохон магадгүй нэг хосолтын ярилцаанд нэг хаяа нэг эвгүй асуудал гарах үе гарангуул чи намайг баг олон төрцөн болохоор ингэж байгаа мууч гэдэг юм уу те ингээд бүр ингээд байдаг бас асуудлууд байдаг юм шиг байна. Яг үнэ. Өөрөө өөрийгөө үнэлэх үнэлэмж нь аюу доор болчиход байдаг. Бас л дахиад сошиалын хит нээлттэй байдлын хэцүү байдалтай энэ ингээд тэд төрсөн чи ингээд тэд оюу тавилцаа одоо би өстө хүн биш болчлоо л гэд пост орлоод яг хүний бие бол гайхамшигтай буцаагаад бие буцаад бүр анхны хэвдээ орох боломжтой. Булчин шүрмэстэй тэрний дасгалыг л жоохон өөртөө анхаарад хийн гэдгийг өөртөө анхаарна гэдгийг хүмүүс хараа өөр өнцгөр хараад тах шиг байна. Тэгэхээр яг тэр хэсэгтээ санаа зовж байгаа бол тэр хэсгийн дасгалыг хийгээд үцхэд илүүдэхгүй. Шал өөр болдог байхгүй юу юм бол. Жишээ нь тань дээр одоо чи нэмэр хөвчлөлөгч нар ирдэг одоо хасууд яг ингээд бэлгийн харилцааны нийцэл ингээд алдагдаад ирэхээр хэр одоо нээлттэй байж те одоо битэр юм байна энэ асуудлаа шийдэх гэсэн юм а гэж юу н хүрэлцэж ирдэг вэ? Нэг ирж байсан. Гэхдээ түгээмэл биш. Айгу ховор нууж байдаг. Тийм яг л нөгөө нийгмийн тогтсон ойлголтоор ичхүүрээсээ шалтгаалсан соёлын уламжлал ээж аав хамаатай садан хүнд харагдах байдалтай санаа зовоод байдаг. Тэрнээс тэр хоёрын хоорондох чухал энэ нандаа асуудлыг хоорондоо ярьчихад одоо юу нь яавал гэж тээ харагдах байдалтай аюух санаа ач холбогдол өгөө тэрэндээ том хэмжээний айцтэйг яваад байдаг. Би ийм үг ингээ гаргаад ярьчих юм бол намайг юу гэж бодох болов? Нөхөр юу гэж бодох болов? Нийгэм юу гэж бодох? Ажлынхан юу гэж бодох болов? Гэт жишээний яриад тэр зүгээр хий хоосон айдснасаа айгаад хүмүүс тэр сэдвийг танаа ингээд хоорондоо ч ярихаас уг нь хосуудын нийцлийн хамгийн чухал нэг тулгуур нөхгүй. Тэгээ хоорондоо тэгж ярьдаггүй. Ирсэн кейс дээр болохоор дийлэнх кейсүүд юу юм гэхдээ нууцлын зэрэглэлтэй болохоор хамаагүй зөвшөөрөл авах учраас ил тод ярьж болдоггүй. Гэхдээ яг энэ нийцлийн асуудалтай усууд юу юм цөөхөн ханддаг. Маскулан таны итгэл таах хамгаалалт герман чанар нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар яг л хайр шиг Германы Masculine брэнд. Тэгээ бэлгийн харилцааны нийслэл гэдэг дээр одоо жишээ нь давтамж ч юм уу энэ бас ганцаараа биш те. Одоо жишээ нэг нь би арай сонирхолтой зүйл ийм зүйл хийж үзмээр байна гэх нөгөөх нь тэр нь магадгүй ингээд өөрийг нэгүцүүлдэг ч юм уу те. Асар олон юм бэлгийн харилцааны нийслэл дээр зүгээр дан ганц одоо энэ хүсэх юм өдөр болон хүсэхгүйтэй биш бах те. Одоо жишээ нь яадаг чинь өөр одоо бэлгийн харилцаан дээр гардаг тийм өөр зүйлүүд байдаггүй. Энийг хосууд өөрсдөө хоорондоо шийдэж шүү. Жишээ нь одоо залуухан халуухан хэвээрээ байвал өөр юм туршиж үзэхүүд ярилцсан шүү. Тэгж ярилцсны үндсэн дээрээс л халуун дотн уур амьсгал удаан хугацаанд үргэлжилснээр хоёр хос залуу сайхан байх нь удаан хамтдаа байх нь
юм байна гэдэг өөрөөсөө баг судалгаагаар баталчаад байгаа байхгүй юу? Энэ fresh байх асуудал. Нээлттэй байх асуудал. Тэрнээс би энэ хүнтэй таарахгүй маань нэг удаа секс хийж үзснээ ерөөсө болохгүй бүтэхгүй мэнэ сална гэдэг бол биш. Хамтдаа хөгжин тэрийг ойлгоно. Ингээл энэ таатай, ингээл таагүй байдаг гэдэг мэдрэлцээд тэгээд тэр асуудал биш болоод явчихж байгаа. За тэгээд шинэлэг байдал нь баян сонирхол татчихдаг те хүн болгоны. Магадгүй өдөр болгоо нөхрөө одоо араар тавихаас нь сэргийлээд би өөрөө ингээд өөрийгөө золиослооч юм уу хүсээгүй байхдаа хаамт ингээд одоо секс хийж бодъё л та. Тэгжсэнээс баг нэг чанартай, сонирхолтой яадаг чи нөхрийг нэг эрэхт нь сюрпризтэй байж болно шүү дээ тий. Нэг Валентинаар ч юм уу ингээл нэг гоё дотор хувцастай ч юм уу гэдэг юм гоё өөрөө санаачлага өндөртэй байх юм бол тэр хосын нөө бэлгийн харилцааны сэтэл аюу гоё дулаан халуун өндөр чанартай байх юм бол үуч хардаг. Нөгөө талаас зөвхөн өөрийгөө хангачаад орхих биш эхлээд эмэгтэйгээ яг сэтгэл ханж гин үү дур тавьж чадж гин үү гэдгийг асуугаад ч юм уу тухайн момент нэг юм хосуудад гоё үе байдаг ш тэр үе цаг үе ашиглаад асуугаад ярилцаад энэ таатай нь энэ байрлал цаалагч нь үү ч юм уу те болно штэ. Тэрнээсээ л жоох хичээд байгаа шиг санагддаг байна монголч. Тэр нэг гаж тон гэдэг нэг үг байгаад шүү дээ. Энэ тэгээд нэг юм наад чи болохоор манай нөгөө сексийн боловсролыг дийлэнх нь нөгөө порно үзэж авсан байдагтай холбоотой байгаа. Порно бол кино те. Киног бодит амьдралтай холбож өрөөсөө болохгүй. Бодит амьдрал киноноос жоох өөр идэг ш. Ном ч гэсэн киноноос өөр идэг ш. Товчлсон ч юм уу. Тэр шиг аливаа зүйлийг харьцуулалттайгаар явснаар гаж тонтой. Одоо порно ч юм уу, nudity шалтан нүцгэн хүн харахаараа л гаж гэж хардаа. Гэтэл Европт бол багаас нь ингээл баг nude beach хүртэл байдаг штэ. Шалтан нүцг явж байдаг хүн ийм хүний ийм хараад за ийм юм бэ. Манайд бол бассейнд л биенээ шалтгаан саунд нэг орж харж байна. Одоо харьцангуй ичгээ болоо саунд орж байна, бассейнд ордог болж байна. Саяхны хүртэл тэр сэдв ч бас хаалттай бараг л нүцгэн биеэ гаргасан л гаж томтон болоод исэн шүү дээ. Тэгэхээр тухайн хүнтэйгээл хостойгоо их нэртэйгээ нөхөртөөгөө маш сайн бүр дэлгэрэнгүй. Маш сайн. Энд чинь л хамгийн суур нийцэл нь болоод байгаа байхгүй юу? Ичгүүгээр санаа зовхгүйгээр тийм. Угаасаа тэр хоёр хүний яриа тэр хоёр хүний яриа л болоод үлдэн тийм үү? Тестостероны үйлдвэрлэлт нь насаад агаад багасдаг гэж штэ. Наснаас гадна сэтгэл зүйтэй холбоотойгоор багасдаг тохиолдол байгаа юм. Өндөр стресс, түгшүүртэй удаан явбал мэдээж нөлөөлнө. Жишээ нь өндөр стресстэй үед бол эрэгтэй хүн хөвчрөхгүй байх үед зөндөө тэр үедээ өөрийгөө би залуу яж байгаа юм да амблоо гэж гайхна. Мөн дээр нэмэгдээ нөгөө боцын хэрэглэнүүд нөлөөлөд явцдаг. Хэтрүүлэн архийг хэрэглэх, хэтрүүлэн тамхиг хэрэглэх, дээрэс нь харт тамхи. Харт тамхиг хэрэглэсэн үедээ харилцаанд орно гэдэг нь бас асар их нөлөөтэй. Тэгээд дахиад тэр таашаалыг авах гэдэг харт тамхинд гүн ордог ч юм уу те. Гэх мэтчлэн маш их юм сөрөг нөлөөтэй зүйлсүүд бас байна. Одоо чинь энэ захааны эзний одоо нөхрийг гээгүүлдэг. Гэхдээ арай өөр одоо кейсэн дээр гэвэл одоо энэ порнонд онтлоо шүү дээ, тэ. Энэ ингээд нөгөө зүгээр уцаа үзээл допаминыг ингээл юугаа аваад таашаалаа аваад ингээл байгаад байгаа учраас нөгөө бэлгийн харилцаанд ямар ч итгэхгүй сонирхолгүй болдог гэж тийм бас сэдвээр ярилцсан сулралд ордог тий. Бас нөгөө талаасаа харилцааны нөгөө бэлгийн харилцааны ингээд нюанс олж чадахгүй асуудлын дунд тийм порнонд донтчихсон техник нөхөр айл нэг юм ч юм уу тийм бас хосууд бас байгаад байдаг юм шиг байгаа. Энэ тэгээд буруу зуршилтай шууд холбоотой. Тэр зуршлыг засчиж хэвийн байдалд орно. Хэвийн хүнтэй харилцдаг харилцаанд. Одоо болохоор төсөөллийн ертөнцид амьдрал байна тий. Зүгээр л донтчихсан. Тэр донтолтын гормонд донтчихсан. Тэгээ нөгөө бодит ертөнцөөс өөрийгөө тасалсан гэсэн үг. Тэгэхээр бодит амьдрал дээр байгаа хүнээ тэр кинон дотор байгаа хүнээр төсөөлөд тэрэн шиг байж чадахгүй болохоор тэр хүний дурсал байхгүй гэсэн үг. Босхгүй гэсэн. Их жишээний энэ болохоор нөгөө буруу зуршил учраас эхлээд энэний салахад бас нэлээд хугацаа орно. Тэгээд буцаад нэг энгийн амьдралдаа орно. Гэсэн үг л дээ. Одоо бас нэг тийм
Мааны найз ярьсан зүйл байд ингээд нөхөр нь ингээд бэлгийн харилцаанд орохдоо ер нь порно үзэж орох айгу дуртай юм байна л да. Манай тэр найз хүн болохоор дурггүй байхгүй. Бүр ингээд ягаад чи ингээд надад юус таалагддаггүй гээд тэг намайг ингээд хамт үзье ингээд ийгээд тахлаар би үгүй би дурггүй штэ гэж хэлэхээр үгүй чи юун сүртэй юм бэ хоёулаа ингээл та тэгэл та гэдэг. Тэг би сүулдэ баг нөгөө тэрнээс нь болоод найз нь баг үздэг болж ийн гэдэг. Тэр нь үзээд байгаа нь өөрт нь таалагдахгүй байгаа. Гэхдээ нөгөө нөхөр нь ингээд за би чамайг ойлголоо чи дургу байгаа минь биш эсрэгээр хамт үз тэ хамт чи ингэх ёстой тэгэх ёстой гэд ингээд тэг сүулдэ баг тэрнээс ингээд дургу юм үзээд байгаадаа бүр ингээд сүулдэ за энэ нөхөр бол баг цааштай намайг тэ уусаа миний хүслийг хүндэтгэхгүй юм байна. Миний үгийг сонсохгүй юм байна. Ер нь намайг ингэж дор тарьцаж байгаа юм байна. Энэ порнон дээр байгаа хүүхэн шиг намайг бол гээд намайг дахин үзүүлээд байгаа юм байна. Гээд бүр ингэж бүр гутралд орсон явчихсан байна. Харин тийм наад чинь бодит амьдралаас тасраа авчиж байгаад. Бодит харилцаа хүндэтгэл хамгаалагдсан байдал гэдэг нэмэгдэн аюу чухал. Тийм тэгхгүйгээр зүгээр хэрэгсэл олж ашиглаж байна тий. Нүдэрээ өөр юм харснаа эмэгтэйгээ хүндлэхгүй байна гэдэг нь токсик харилцаанд ингээд шууд яваад орчиж байгаа. Тэр эмэгтэй айлуулах эртгэн харилцан ярилцаад одоо энэ хабитаа хоёлоо болохгүй бол бид хоёрын харилцаа хүндрэх нэ. Энэ нь одоо чамд ямар таашаал яаж өгөөд байгаа юм би юуараа ингээд чамд энэс салахад нь туслах уу ч юм уу хоёлоо секслогч дээр очих уу эсвэл сэтгэл зүйн зөвлөгөө авч үзэх үү гэх мэт саналыг тавьсан зүг баха. Нөгөө талаасаа бас нөхөр нь ингээ хамт үзэх гээд байгаа нэг юм хамтрагчтай хайртай үнтэйг нэг хамтдаа бас нэг илэн далангуу бас байх гээд байгаа бас нэг хүсэл байгаа дах шиг байгаа юм тийм үү? Илэн далангуу байлаа ч гэсэн тэр киног үзэж гин гэдг нь өөрөө тань мэдхүүгээр бол нүд бол шал өөр газар явж байгаа сте тий. Тэгэхээр бодгаал би майнд хоёр нь салцсан юм нэг тийм сонин бас л юм энгийн биш харилцаал явчихж байгаа. Яа энэ нь байн тавтагдаад ивэл асуудал тах тий. Байнга л тийм байх гадах юм бол асуудалтай. Нэг анх удаа ч юм уу нэг залуу байхдаа ч юм уу туршиж үзсэн асуудын туршиж үзтгэл зүйл байлгүй байж болно. Тэгээс тогтмол ийм харилцаанд байна. Эмэгтэй түн хүндрэлтэй. Чин сэтгэлийн харилцаа нийлэмж бол гарч ирэхгүй гэсэн үг тэндээс. Одоо чинь хосын харилцааны бэлгийн харилцааны ингээд ийм нийцлээс болоод энэ нь ингээд хоорондоо нийцэхгүй ойлголцохгүйгээс болоод нараар тавилтууд нөгөө их нэртэйгээ юм уу нөхөртөөгөө ойлголцохгүй тэ таашаал авч чадахгүй нөгөө олон давтамжтайг нь хийж чадахгүй эсвэл нөгөө хүсэж байгаа байрлалаар нь ч юм уу нөгөө порно морныг нь ингэхгүй болохоор нөгөө тэрийг нь биелүүлж өгдөг хамтрагчтай болоод идэг юм шиг санагдаад байдаг байхгүй айгу тийм нөгөө өөрийнх нь хүслийг хангаж өгдөг тэ тэгэхээр нөгөө нийцэл бас буруу байснаас болоод нараар тавилт гэр бүл 2 дахь 3 дахь ч итгээд бид бас тийм гарч ирдэг бас шалтгаан болдог байх гэж бодоод байна л да. Байж болох байх. Нийгмийн нөлөөлөх хүчин зүйлсийн нэг нь явж байгаа. Аль болох тэгээд хос одоо өөрсдөө харилцааг аврахын тулд нээлттэй ярилцах орчныг бүрдүүлэх гэдэг нь аюул чухал явчихж байгаа. Орчин бүрдүүлэх тал дээр жишээ нь одоо жишээ нь хүүхдүүдтэй гэр бүл аюул хэцүү байдаг шүү. Хүүхдийг бага наснд нахад бол хүүхдийнхээ хажууд ямар ингээд ялтаа биш гээл бид хоёр ингээд хүүхдээ хүүлж байгаад ядраад унтцсан байдаг чи гидэх ч юм уу те гих мэтчлэн нөхцөл болцоо аюух нөлөөлж идэг. Гэхдээ тэрийг бас хүмүүс date night ч юм уу өөртөө хосороо аялах ч юм уу цогцолох зөндөө арга байгаа л да. Тэрийг төрүүлж харсан илүү ухаалаг шийдэл болмоор юм шиг санагддаг гэвч хүмүүс биеийн амар эсвэл бэлэнчлэх байдал гэдэг тийм хогийн юм үзэл баримтлаас болоод гэр бүлээс гадуур харилцаа үсгэгддэг. Бас нэг илүү өөр хүн тэ сонирхож үзэх ч юм уу тэ тэр нэг юм тэр тэгшээ төлөвшүүлээгүй байгаа л эр хүний ч юм уу юм хүний төлөвшөл муу боловсрал тутмаг ч юм уу тийм байдлаас л тэгж хүсдэг байх гэж би хараад байгаа. Ялчулстай юм л дээ. Гэр бүл болцсон хойноо тийм асуудал үүсгэж байна гэдэг болвол төлөвшөөгүй л одоо асуудал байгаа. За тэгэхээр бэлгийн харилцааны нийцтэй байдал гэсэн маш сонирхолтой сэдвээр бидэнтэй ярьж ярилцсанд маш их баярлалаа танд. Баярлалаа. За тэгээ манай нэвтрүүлгийн ивент тэгч Masculine брэнд байгаа. Германы брэнд. За тэгээ энэ дотор нэмэгтэй хүн болгоны хэрэгтэй юм даван тор байгаа.
Тэгээд 26 гарахтаа тийм үнэхээр маш хэрэг болдог. За тэгээд дотор манай маскулин брендийн бүтээгдэхүүнүүдийн дээжээс оруулсан байгаа. Өө юм. За ингээд тийм. За баярлалаа. За таны ажил амжилт хүсье. За та бүхэн бас ажлын амжилт хүсье. За. Маскулан таны итгэл таах хамгаалалт герман чанар хамгийн нэмгэн хамгаалалт зөөлөн торгомсог үйлдэлтэй тавруутай хүний биеийн бүтцэд тохирсон. Өнөөдрийн ярилцлагаас бид хосуудын бэлгийн харилцааны нийцэл гэдэг нь зөвхөн бие махбодын харилцаа биш, харин ярилцах чадвар, ойлголцол, сэтгэл зүйн асуудал гэдгийг ойлгож авсан байх. Манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар яг л хайр шиг маскулин брэнд байлаа. За 100% натурал резервээр хийгдсэн 9 төрлийн бэлгэвч болон 5 төрлийн чийгшүүлэгчээр хайртай дотны хүмүүсээ эрслээс хамгаалж халуухан мөчүүдтэй илүү амтыг нэмээрэй.